За яг энэ өчигдөр ажлын хэсгээр ярьсан л да. Ерөнхийдөө энэ сонсголын дараах дүгнэлт дээрээс нь засгийн газарт өгөх чиглэлийн тогтоолын төсөл орж ирсэн. Тэгээ яг сая ундраа гишүүн бас хэд хэдэн санал манд давхурдчихлаа. Нөгөө тал дээр энэ жаргалан гишүүний өргөж байгаа тогтоолын төслөө хэдүүлээ нэгтгээд нэг айтайхан чиглэл засгийн газар руу өгчээ. Тэр нь их зүйтэй саналууд гарсан байна. Тэгээ яг энэ дээр ер нь гурван гол зүйлд байгаа шүү дээ. Утаан дахиж хэдүүлээ ер нь мөнгө зархаа байлээ. Энэ утаа гэдэг чинь далимдуулаад актер том бизнес уучлаа гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт эрчим хүчний болон дулааны халаалтын ямар технологиуд байгаа нь тэр технологиудыг нэвтрүүлээд иргэд түүнийг өөрсдөө сонголтоор ашиглах боломжийг нь төр сануулгах хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөнхий саналууд гэхэд дээрэс нь нэг байгаа жоохон нөөцөө нэг яндан утаанаас салж байгаа усуудаа нэг урамшуул болгодог систем рүү орчвол энэ ер нь явандаа гайгүй болчих واخа. Тэгээ тогтоолын төсөл дээр би өчигдөр бас ажлын хэсэг дээр байр суурь илэрхийлсэн. Тэр хатуу түлшийг нийслэл болоод орон нутаг суурин газарт гэдэг дээр бол за яг нийслэл дээр бол ойлгож байгаа. Суурин газар гэдэг чинь аймгийн төв сумдын төвөд орно. Энэ болохгүй. Ерөөсөө ноолов шиг юм болно шүү. Нэг үгэлэхэд амьдралаас хол хөндөй. Суурин газар гэдэг чинь аймгийн төвийн оршин суугчид гэр өрхүүд сумын төвийн тэгээс үлд нь хоригддаг нэг бахан утааны далимдуулсан аймаг төв дээр бас нэг бахан шахмал түвшний үйлдвэрүүд нэртэй юм болгоод тэгээ бахан бизнес болчих гэсэн болгоомжтой байгаа дахиад хэлье. Яг үндсэндээ бол одоо манай төрөөс ингээ явуулж байгаа гаргаж байгаа бодлого нь зарим талаараа бас арай дэндүү амьдралаас хөндөй юмнууд гараад идэг. Сая нөгөө ноолор шиг юм болох вэ гэсэн болгоомжтой байгаа. Нэгийг нь дэмжих гэж байгаа нэрийн доор нөгөөх нь унахчих вэ гэдэг ийм болгоомжтой байгаа гэдгийг хэлье.